Цацрагийн үс хүрийн хэрэглээ эрүүл мэндийн салбар нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой хэдий ч буруугаар ашиглавал эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Цацрагийн үс хүрийг хулгайд алдагдах, импортлж экспортлох явдал нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. Иймээс Монгол Улсын засгийн газар Америк нэгдсэн улсын эрчим хүчний яам хамтран цацрагийн үс хүрийг илрүүлэх, аюулгүй болгох сэдвт агсан түвшин сургалтыг зохион байгуулж байна. Цацрагийн үс хүрийг бид олон салбарт ашиглаж байгаа ч хараа хяналтгүй, сул орхих, харуулт хамгаалалтгүй улмаас цацрагийн үс хүрийг буруугаар ашиглаж сөрөг үр дагаварт хүрэх эрсдэл дэлхийн нийтийн анхаарлыг улам татсаар байна. Иймээс Америк нэгдсэн улсын эрчим хүчний яам энэ чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдаг нэг нь Цөмийн энергийн газартай хамтран холбогдох төрийн байгууллагууд хэрэглэж байгууллагын цацрагийн үс хүрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт хийх, аюулгүй болгох чиглэл бүхий ажилтнуудад цацрагийн үс хүрийг илрүүлэх, аюулгүй болгох сэдв сургалтыг 2012 онд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ удаад агсан түвшний сургалтыг зохион байгууллаа. Энэ бол эзэнгүй үс хүр гэдэг маань бол ямар эзэнгүй орхигдох, мартагдах, эсвэл хяналт сул байгаагаас орхигдох, эсвэл нөгөө хууль бус ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, экспортлол, импортлох энэ үйл явцыг бол хэлж байгаа юм. Тэгэхээр яагаад гэвэл хууль бусаар ямар нэгэн гэмт итгээд тэрийг олж аваад өөртөө хадгалаад хууль бусаар хадгална шүү дээ. Хадгалаад ашиглаад ингэх тохиолдол бол ямар нэг хүний эрүүл мэнд бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Энийг урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн нийтийг аюул занаас бууруулах санаачлага гэж гарсан байж байгаа. Энэ санаачлагын хүрээнд тус сургалт зохион байгуулагдаж байна. Цацрагийн үс хүрийг буруугаар ашиглавал хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэгцээ байгаль орчинд сөрөг муу нөлөөтэй. Цаашдаа терроризмын зэвсэг тесрэг бөмбөгт хэрэглэх аюултай байдаг. Иймээс эзэнгүй үс хүрийг илрүүлж харуул хамгаалтанд авах, аюулгүй болгох шаардлага байна. Манай улсын хувьд өмнө нь цацрагийн үс хүр хулгайд алдагдах алга болох зөвшөөрлгүйгээр улсын хэрлэлээр импортлох тохиолдол гарч байсан. Иймээс энэ сургалтаар мэргэжлийн хүмүүсийг бэлдэж байна. Хууль бус ашиглалт, хадгалалт, тээвэрлэлт, импортлох энэ үйлсэд бол төрийн холбогдох чигүүргийн байгууллагууд бол тусгай чигүүргийн байгууллагууд оролцож байгаа. Жишээ нь тагнуул гэдэг нь тагнуулын шугамаараа мэдэх, гайл гэхэд чинь улсын хэлээр орж ирж гарч байгаа үс хүрт хяналт тавих, мэргэжлийн алт байна, мөн онцгой байдал байна. Энэ ямар нэгэн үс хүр олдсон тохиолдолд тэрний хор уршгийг арилгах. 2012 онд энэ сургалтын үеэр бол тоног төхөөрөмжүүдийг өгсөн байж байгаа. Мөн энэ эзэнгүй үс хүрийг илрүүлэх, аюулгүй болгох чигүүргийн байгууллагуудад бас онцгой байдал, тагнуул, эрүүгийн цагдаа эднэрт бол бас холбогдох багжуудыг өгсөн. Энэ багжаа бид нэр бодит байдал дээр, практик дээр ашиглах юм байна. Ашиглаагүй юм уу? Ер нь л ашиглаж ирсэн. Одоо бол яг практик дээр энэ багш нар ирээд та нар энэ дээр яг багжаа яг ашиглаж чадж гэнэ үү, чадахгүй байна уу, яаж ашиглах уу гэдэгт зааварчилгааг бол бүгдийг зааж. Цацрагийн үс хүр энэ мэт аюултай очир хараа хяналтыг сайжруулахаар ажиллаж байна. 2012 онд Америк нэгдсэн улсын эрчим хүчний яамнаас Цөмийн энергийн газарт эзэнгүй үс хүрийг илрүүлэх, аюулгүй болгох орчин үеийн 15 нэр төрлийн 35 цацрагийн хэмжилтийн багж өгсөн байдаг. Тэгвэл мэргэжилтнүүд энэ сургалтаар өмнө нь сурсан мэдснээ баттгаж, дээрх багжинд туршилт явуулах юм. Улс төрийн